За сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн энэ өглөөний нөрөний мэндийг хүргэе. За уул нь бол за намайг Боёмтын Намиртэн гэдэг би Албаны бөгөөд найрамдах Герман улсад амьдраа 5 сар болж байгаа. Тэгээд уул нь бол би хуучин YouTube сувагтай байсан л та. Тэгээд жоохон хувийн юунаас болоод одоо өөрийнхөө алдаанаас ч гэх юм уу болоод тэр YouTube рүүгээ дахиж юу нь бол ингэ нэвтэрч чадахгүй болсон. Тэгээд би шинэ YouTube суваг нээж байгаа. Бүгдээр миний шинэ YouTube суваг тавтай морил. За тэгээд YouTube сувгийн маань хамгийн ихний бичлэг учраас би өөрийгөө жоохон танилцуулах маягийн бичлэг хий гэж бодсон. Өмнөх YouTube дээр маань ч гэсэн ер нь тиймэрхүү бичлэг бараг байхгүйсэн байхгүй юу? Тэгээд би бол өндөө бол YouTube тавтай морилоод 2 жил гаруй болж байгаа. 2 жил нэг сар болох ч юм уу да. Тэгээд хамгийн анх болохоор 12 дугаар ангида хамгийн анхны бичлэгээ хийжсэн. Тэгээд за нэг тиймэрхүү яагаад анх YouTube нээх болсон бэ гэвэл анх болохоор би ерөнхийдөө 12 дугаар анги тэгээд тэр үеийнхаа дурсамжуудыг ингээд ер нь бол тиймэрхүү өсвөр насныхаа гой гой юм дурсамжуудыг хадгалахын тулд бол анх YouTube нээжсэн. За тэгээд дараа Германд ирснээс хойш би дурсамж хадгалахаасаа гадна өөрийнхөө үеийнхэнд тэг ингээд миний над шиг Германд ирье гэж бодож байгаа төлөвлөж байгаа хүүхдүүдэд зориулаад мэдээллийн чанартай те ирээд юун дээр анхаарах уу яах вэ ийх үү тиймэрхүү зөвлөгөө маягаар бас давхар бичлэг хийгээд тэгээд бас ингээд өдөр тутмынхаа амьдралыг харуулсан влог бас айгүй их хийдэг. Тэгээд амтач ингээд миний сувагт тавтай морил. За тэгээд өнөөдрийн ярих сэдэв бол ямартайч ер нь бол асуулт хариулт. За тэгээд жоохон ингээд өөрийгөө танилцуулаад тэгээд Германд яаж ирсэн гэдэг тухайга ярина. Тэгээд би болохоор Германд ОПЕР буюу хүүхд тасрагчийн хөтөлбөрөөр ирсэн. 2022 оны 5 сарын 7-нд анх Герман улсад хөтөл тавьж байсан. Тэгээд одоо өнөөдөр яг 10 сарын 7 яг өнөөдөр 5 сар болж байгаа. Тэгээд одоо 12 сарын 1-ээс эхлээд сайн дур ажил буюу FSJ хийх гэж байгаа. Уул нь бол ОПЕР маань хөтөлбөр болохоор 1 жилийн хугацаатай байдаг. 1 жилийн хугацаанд соёлын солилцооны хөтөлбөр гэж явдаг. Тэгээд би болохоор ер нь айлтайгаа тохиролцоо зөвлөлтөд бас айлт маань бас тодорхой шалтгаан гараад тэгээд би 12-ст 6 сар нөгөө Европ албаны улсууд бол 6 сар гэдэг байхгүй. Тэгээд би 6 сараа болгоод тэгээд 6 сараа болгоод 7 дахь сараасаа ер нь бол FSJ эхэлж байгаа. За тэгээд намайг Намиртэн гэдэг миний Нана Яо гэдэг нэр болохоор ерөөдөө гадаад нэр YouTube-ийн social name гэх юм уу? Тэгээд YouTube, Facebook, Instagram эдрийн нэр. Тэгээд би болохоор 2021 оны 6 сард 12 дахь ангид төгссөн. Тэгээд биш 20 оны юу лээ? 21 он. Тий 21 оны 6 сард 12 дахь ангид төгссөн. Тэгээд ирэхээс өмнө болохоор 1 жил ажил хийж яагаад ирсэн. Оргил судалдааны төвд ажиллаж агаад тэгээд хажуугаар нь хилээ сураад тэгээд 22 оны 5 сард ирсэн. За тэгээд хүүхдүүд айгүй их надаас нөгөө нэг би өмнөх суваг дээр бас ОПЕР-ийн тухай ерөөдөө бичлэг нэг 2 3 удаа хийсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод гэх юм уу хүүхдүүд ОПЕР-ийн тухай айгүй их надаас асуудаг. Тэгээд би уул нь бол миний өмнөх суваг дээр бол дараагийн бичлэг ингээд ОПЕР-ийн Q&A байсан. Тэгээд одоо ингээд энэ бичлэгтээ ер нь нийлүүлээд хийжий гэж бодоод тэгээд асуултуудаа би ер нь бэлтцсэн байгаа. Тэгээд за эхний асуулт нь энэ болохоор FSJ-то ямар газар хийх гэж байгаа вэ гэнэ. Би одоо 12 сард сайн дур ажлын гэж хэлсэн. Тэгээд би клиникэд хийх гэж байгаа. Niedersachsen гэдэг мужид ерөөдөө бол Германы дээш. Окей. ОПЕР хийх тухайга хэлэхэд ээж аав нь яаж хүлээж авсан бэ гинэ. Би ОПЕР хийх тухайга гэнэ манай ээж угаасаа ер намайг Герман явна гэдэгт жоохон дургу байсан. Яа гэвэл би дөнгөж 19 би тэр үед дөнгөж 18 тайсан. Тэгээд гэрээсээ би дээдлэн цуслан явах гэж 7 хоног л холтчихсон. Өөр удаа хугацаагаар олдож үзээгүйсэн болохоор манай ээж ерөнхийдөө жоохон имэжсэн гэх юм уу? Жоохон охиноо хүний газар явуулна гэд. За байж байгаарай. Хүний газар явуулна гэд санаа зовж исэн. Тэгээд манай энд Германд амьдардаг манай аав маань үеэл ихч ерөнхийдөө зөвлөөд зүгээрээ ингээд болно те. Энэ бол ингээд зөндөө олон хүүхдүүд ингэж ирдгээ энэ бол нэг санаа зовоод ах юм биш ээ гэд тэгээд ерөнхийдөө бол манай ээж аав сэтгэл санаа тайвшраад тэгээд окей болж исэн. ОПЕР ихтэй анхаарах зүйл гинэ. Миний хувьд болохоор гэр бүлээ сонгохдоо ялангуяа хүүхдүүдээ сонгохдоо
хүүхдүүдийнхээ насан дээр жоохон анхаарал өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Би болохоор том хүүхдтэй байвал илүү амар гэж бодоод би сая өнгөрсөн 5 сарын хугацаанд 13 настай тэгээд 9 настай ингээд 2 хүүхдтэй хамт байлаа. Одоо ч гэсэн байна л да. Тэр нь болохоор би болохоор амархан байх гэж бодсон чинь яг том болоод ирэхтээс нөгөө гэрээ ажил жоохон нэмэгдэнэ. Яг тэгвэл том хүүхдүүд чинь өөрсдөө юм аа чинь чамаас нэг хасаргаа шаардахгүй. За яг шаардах хасаргаа нэг хоол моол байхгүй. Тэгэнгүүт өөрсдийн гэсэн үзэл бодолтой болсон болохоор заримдаа чиний үгэнд орохгүй байна. Чамайг жоохон үл тоож мөн тиймэрхүү юмнууд гарна. Тийм болохоор хүүхдийнхээ насан дээр би яг энэ хүүхдтэй хамт ажиллаж чадахгүй юу гэдгийг сайн байх хэрэгтэй. Миний хувьд жоохон алдсан юм шиг санагддаг. Манай дүү 13 таа болохоор би жоохон дүүтэйг ингэж жишээ. Тэнгууд хүний хүүхд хөрмөртэй гэдэг байхгүй. За нэг тиймэрхүү. Тийм болохоор ер нь айлаа сонгохдоо тийм анхаарах хэрэгтэй дээ. Халаасны мөнгөө хэрхэн зөв зохицуулах вэ гинэ. Би өөрөө нэг зөв зохицуулж чаддаггүй болохоор энэнд хариулахад хүндрэлтэй байна гэхгүй. Тэгэхээр ер нь л би тэгж чаддаггүй ч гэсэн миний мэдж байгаа бол зөндөө хүмүүс байгаа л да. Монгол руу мөнгө явуулдаг, эсвэл хадгалдаг, эсвэл яг над чиг үрдэг. Тийм. Тэгэхээр тэр болох хүнээс шалтгааллах асуудал яг төлөвлөөд яг ингэж за би энэ сар зөвхөн энийг ингэн би энийг тэтэн төгрөгийн халтгаламжиндаа хийнгээд тэгээд яг үүндээ Монголд биш ээ Германд бол 280 евро бол тийм ч их мөнгө бас биш. Яг байр хоолчин цаанаас болохоор яг ингэ зөвхөн өөртөө зориулна л да. Гэхдээ 280-аар бол мундаг том ажил хийдэг хүмүүсийн амнаас би бол 2-3 удаа сонссон. Нэг удаагийн шоудлтын мөнгө л гэж хэлдэг нэлээ. Тэгэхээр чи тэрийг хүмүүсийн нэг удаагийн шоуддаг мөнгөөр чи нэг сар хэрхэн өөрийгөө болох уу гэдэг чинь бас ингэж жоох ухаан шаардна. Тэгээд би энэ дэрснээс хойш бол ямар ч тааж нэг удаа гэдлугаа хүүхдийн баярын бэлэг гэдэг торч жимс мэмс явуулж исэн. Нэг удаа яг мөнгө явуулж исэн. Нэг удаа сая 9 сард юуны хичээлийн шинжилгээний баярын бэлэг гэдэг жоохон хуцас ганц цаг хуцас явуулсан. Тэгээд яг миний бодлоор оперын жилдээ бол нэг мөнгө цааш нь хийн ч юм уу эсвэл мөнгө хураана мөнгө гэрлүүгээ явуулна гэж бодоод димээ хаяагаад гэвэл чинь хэлний курсэд суун дээрэс нь ийш тийшээ явна нэг түүний газар ирсэн хэмжээ газар үзнэ тэгээд найзуудтай уугаа уулзна нэг хоол доотлон 5 евро тэгэл тэгж бодохоор ерөнхийдөө бол 280-аас бол яг бүр амар нарийн цааш би ер нь үнэхээр мундаг зохицуултаа хүмүүс чадгалах л та гэтээ гэхдээ миний бодлоор л нэг тэргэж бодох хэрэг баха. Хилээ хэрхэн сайжруулах вэ? Үзвэл тохиромжтой сувг гинэ. Би болохоор эхний 2 сарда ерөнхийдөө хилээ бараг хилний курст явдаг байсан ч гэсэн хилээ бараг хайцаас авахгүй юу? За би энд ирсэн. Би нэгдэл Германд ирсэн. Би энэ хүмүүстэй ингээд би хэмжээж болтгоо ашиглаад ингээд ярилцаж ойлголцож болж байгаа юм чинь цаашдаа ч гэсэн болно гэх маягаар хандсан байсан. Тэгээд 7 сараас эхлээд Герман найзуудтай харьцдаг, ярьдаг юм хүмүүстэй өдөр тутамдаа ингээд миний герман хэл ингээд ашиглагдаад тэгээд миний мэдхгүй өгнүүд би мэдхгүй байгаа өгнүүдээ бол ашиглаж ингээд өөрийнхөө санааг илэрхийлэх, өөрийнхөө юу хэлмээр байгааг илэрхийлэхийн тулд илүү бас сурч эхэлсэн. Тэгэхээр ер нь бол өдөр тутамдаа ярих хэрэгтэй. Тэгээд би бараг саяхныг хүртэл дэлгүүрийн касс шүнэн хаабанд гэлбэл гарахад хэлдэг байхгүй. Тэрийг би хариулж өрсөн үг хэлдэг. Данкиг л өнгөрдөөс одоо л ингээд энэ авах те танд ч гэсэн ингээд тиймэрхүү юмнуудаас ингээд ер нь бол миний хэл бол сайжирсан. Тэгээд сувг гэх юм бол Easy German гэдэг сувг байгаа. Тэр сувгийг болохоор Монгол дахтаал амир үздэг. Энд ирээд нэх үзэх байсан л да. Гэхдээ ер нь бол хаяа үздэг. Тэр сувг ер нь надад таалагддаг. Тажиг ойлгомжтой. Гоё доотлолт нь ингээд сабтайтлтай. Тэгээд миний бодлоор яг хэлэнд чиглэсэн сувгууд болохоор яг тод хэлдэг, үгээ тод хэлдэг, удаан ярьдаг, төвшөнд нь тааруулдаг. Тийм болохоор амар амархан болно. Тэгэхээр нэгэн тэрж энд амьдрий энэ орчинд нь бай гэж байгаа юм чинь миний бодлоор зөвхөн алт хагслебн влогууд те зүгээр ингээд өдөр тутмынхаа амьдралыг влог хийдэг тийм герман хүмүүсийн влогийг үзвэл бас зүгээр ах. Эхэндээ 0.75 автаа сонсож байгаа сүлд энийг яг нормалаар нь сонсож чаддаг болно. Тэгээ би болохоор Saskia Nia гэд хоёр влогерыг айгүй их үздэг. Тэгээд тийм л байна. Германд очихоос өмнө анхаарах зүйлс гэнэ. Тэгэхээр би нэг энд ирэхийн тулд нэг юм дээр нэг анхаарч байгаа байхгүй хэлэн дээр л анхаарах хэрэгтэй. Шалгалтаас авах хэрэгтэй. Элчингийн ярилцлага, элчингийн цаг одоо ер нь бол бас чангастай элчингийн цаг болно, элчин цагтай болно гэдэг чинь тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд айлаа сонголтын дээрээ тэгээд хэрвээ чиний очих хотчин, мужчин тодорхойлсон бол тэр мужаа тэр хотоо жоохон судлах хэрэгтэй. Ойр хавьд үзэх гоё юм юу байна. Тэгээд хагасан бүтэн санд зарим хүүхдүүд хагас санд тал бүтэн санд бүтэн амардаг. Эсвэл хагасан бүтэн санд ч бүтэн амардаг. Тэр үеэрээ зүгээр гэртээ суугаад байхгүй
юу хийж болох уу яах вэ хүү гэдгийг тэгээд бүтэн сая өдөр дэлгүүр хаалттай тэгэхээр бүтэн сая өдөр ичдэж гарч орвол надаа уух юм идэх юм хэрэг болвол яах вэ хүү ч юм уу тэр мэрийг тэгээд жишээ нь манай одоо UB Smart Bus application шиг Deutsche Bahn VRM VRN гэдэг нөгөө нэг мужийн юунууд байгаа л та тээвэр хэрэгслийн аппликейшн нийтийн тээврийн тэднүүсийг бас тий мэддэг байхад ер нь зүгээр тий. За одоо миний чиглэлийн асуултанд орцгоё. Гэрийн ажил хийдэг үү гинэ? Айлтаа бол тий нэгтгэд хүүхдүүдийнхээ өрөөг цэвэрлэдэг. Хоёрдугаар нэг юм мэдгүй. Тэгээд хоёрдугаар яг юм хувцас эндүүддэг. Тэгээд аквариумын ус солидог. Өөр чинь тэгээд тэгэл өөрийнхөө өрөөг цэвэрлэдэг. Тэгээд мэдтаг эхнэр ээж нь ажилтай байх юм бол би мэдтагийг хийдэг. Өглөөний бугаадтаас буюу сургуульд авч явдаг. Өглөөний цагийг бэлддэг. Жинхэнэ нэр гинэ. Намэр та. Дуртай хоол очиод хоолны асуудал гарсан уу гинэ. Мах ихтэй олон тартай. Ирээд нэг хоолны асуудал махнаас бусдаар бол гараагүй. Би яагаад гэвэл нөгөө хүүхдүүдэд ийм аллергитай ч юм уу эсвэл идэж чаддаггүй хүнс байдаг штэ сонгон байцаа чинжүү минжүү гэл. Би бүгдийг идэж чаддаг болохоор надад нэг тийм хоолны асуудал бол нэг гараагүй. Жохон махны дутагдалд орсон гэх юм уу. Найз залуутай юу гинэ. Энэ асуултыг алгаслаа. Хамгийн дуртай 3 өнгө гинэ. Ягаан, шар, тэгээд хар ногоо. Яг энэ нүднийх нь ногоо шиг сар ногооч гэх юм уу. 10 жилийн хаан төгссөн бэ гинэ. Улаанбаатар хотод нийслэлийн дэргүүний 17 дугаар сургуульд төгссөн. Монголд байсан бол юу хийж байх байсан бэ гинэ. Их сургуульд сураад тэгээд хажуугаар нь оргилдоо ажиллаж байхаас маха. Тэгээ бас бүжиглэж байхаас маха. Нүүрний бодгаа хаанаас авдаг вэ гинэ. DMS авдаг. Угсаа энэ ерөнхийдөө бол бусад хүмүүс яг гоё косметик дэлгүүрээс авдаг бол та мэдгүй ямар ч тач гэхдээ ихэнх хүмүүс миний анзаарснаар DM Rossmann-аас орол авчдаг юм шиг л яа тэгээд бүгдээр нэг дор байдаг. Тэгээд сонголт арай илүүтэй ингээд нөгөө олон брэндүүдийг цуглуулж учраас очмаар байгаа орон гинэ. Би 2024 оны Парис Олимпик үздэм үү гэж бодож байгаа. Манай хөршийн орон юм чинь. Тэгээ ер нь бол тэрийг бол төлөвлөгөө болгоцсон байгаа. Тэгээд 1 жил 6 сар ойрын 1 жил 6 сарын хугацаанд Монгол руу буцаад нэг 15 20 хоног ч юм уу тэгж явчаад ирэх бас төлөвлөгөөтэй. Гэхдээ яг чадах үгүйс мэдгүй байна. За хамгийн дуртай дуучин гинэ. Би дуучин гэхээс илүү нэг тийм хоёулаа дуулдаг хүмүүсийг ер нь айгүй их сонсдог л доо. Гэхдээ оппозит ялангуяа гантулахт хүүхдүүд энерги гэдэг чинь мэдгүй би яг ч гантулахт амар дуртай. Тэгээд шинэ гарч ирж байгаа яг өөрийнхөө үеийн хүүхдүүдийг айгүй сонсдог. Гүнэкс мо инхээ эрхэм индиг ол юм аа менди гэж мэгээд ипоч төр гэл яг манай одоо дээд доод манай яг манай үеийнхэн тэр юм айгүй сонсдог. Хэр өндөр вэ гинэ. Сүүл нэрээ Aircads гэдэг нэг бэндийн дуу бас их сонсож байгаа. Хэр өндөр вэ? 166-аас 68-ийн хооронд уул нь бол сүүлийн 10 жилийн сүүлийн 3 жил болон 168 гэж хэмжүүлсэн. Гэтэ яг үний муудлаа би сайн мэдэхгүй байна уу. Биеийнхээ дуртай болон дургүй хэсэг гинэ. Би энэ бүх хэсэгтээ дуртай. Гэтэ арай онцгойлон дуртай гэх юм бол нүдэндээ арай илүү дуртай. Тэгээд дургүй хэсэг би яг 1-2 жилийн өмнө надаас энэ асуултыг асуусан бол би амар шууд хамар гэл тэгэлтэй би яг жоохон жижиг хамартай болохоор хамандаа жоохон ингэдэг гэсэн аахгүй юу. Нэг бас дургүй биш ч гэсэн ер нь чамладаг байсан. Тэгээд одоо бол яг хөө тэгээд зөндөө би асуудалтай хүмүүс байхад би ингээд 100% эрүүл байж иж голж малхан жоохон муухай санагдаад тэгээд ерөөдөө одоо л юм дургүйс гэж байхгүй. Ягаад үгүй анх шар болгосон бэ гинэ. Би болохоор ээжтэйгээ ярилцаад тэр үед юу ягаан айгу модонд орж ирсэн. Тэгээд ягаанаар ч юм уу эсвэл цэнхрэл бодъё гэж айгу төлөвлөөд тэгээд цариулсан. Тэгээд ажилд ороод угаасаа нөгөө худалдааны байгууллагт ажилладаг бол өнгийн үстэй байж болохгүй шүү дээ. Тэгээд тэрнээс болоод дээрэс нь зав мав угаасаа таарахгүй тэгээд тэр чигээрээ шар явж агаад 12 сард саарлуулахад тэгээд хамгийн сүүлд гэх юм бол энэ дэрснийхаа дараа 6 сард үсээ үзмийн ягаанаар 5 сарын сүүлээр байна уу? Тийм 6 сард үсээ үзмийн ягаанаар бодсон. Тийм одоо гэхдээ тэр нь гараад дээрэс нь доорсон жоохон тайрсан байгаа. Ирээдүйн мэрэгжил гинэ. Би одоо ирээдүйн мэрэгчлээ ерөөсөө хэдэж төсөөлж байгаагүй салбарлуугаа л яг шингэх гээд байгаа юм шиг надад ерөөхдөө мэдрэмж төрөөд байгаа. Гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Эх жилийн 8 сар хүртэл би яг ямар мэрэгжил сонгох нь уу? Ямар компани сонгох нь уу гэдгийг бол хэлж мэдэхгүй байна. Тийм. Тэгэхээр тэр болтол ерөөхдөө энэ бол нэг талаараа нууц нэг талаараа бас ер нь бол мэддэхгүй байгаа асуудал гэх юм уу? Цалин гинэ. Одоогоор бол 280 евро авдаг. Тийм 12 сараас эфэс явдаг гэхээр арай өөр болно. Жиндээ хэрхэн анхаардаг вэ гинэ. Яа энэ өстө миний амар хүн зэдэг болцсон. Одоо өмнө нь бол би
Би сүүлийн 2 жил 48 кг тавьсан байхгүй юу? Тэгээд надад нэг тийм турхай санагддаггүй байсан юм. Одоо болохоор 60 кг болсон байгаа. Тэгээд одоогийнхаа жинд бол нэг сэтгэл хангалуун биш гэх юм уу? Яг л өмнө би 48 кг багтаа амар дуртай байсан байхгүй юу? Тэгээд яг хүмүүс бол зүгээр байна л гэсэн л дээ. Гэтэл би жиндээ бол анхаарч чадахгүй байгаа. Би жоохон идэх туршил ихтэй, ялангуяа амттангийн туршил ихтэй. Тэгээд шөнийн цагаар тэгээд тиймгууд айгүй их таргалж байгаа. Хувцас хаанаас авдаг вэ гинэ? Монгол дахтаа бол тэгэл NT shop mob харин бөмбөр санд мандыг гэл эсвэл бозолоо гэл бүгднийх л ордог газар ордог гэсэн л да. Энд ирснээс хойш цалиндаач тааруулаад тэр манай хотод угаасаа хамгийн гайд дажгүй дэлгүүр нь H&M H&M тэгээд тийм миний бодлоор яг гэдэг өмнөний хэлэхэд 280 евро тийм их мөнгө биш шүү. Хотодоо өгөөдөө вебээр ирэх гэж байгаа л тэр мөнгө үнэхээр яг сард чинь бүр яг л таарна. Илүү дутуу цааш нааш нэг болгож чадахгүй л ах тийм. Нэг их мөнгө юу маань гэж бас бодоод иргүй. Яг уу энэ хөтөлбөрийн зүгээр давуу тал нь чи нэг жил айлт үнэгүй байна. Тэгээд халаасны мөнгөтэй байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг чинь энэ айлчин төлнө. Чи тэгээд хилээ сурч чадна, орчинтой энэ улстай танилцаж чадна. Тэгээд тэрийг л амар сайн хэлэх хэрэгтэй байх. Би өөрөө бас амар том бодолтой ирсэн байсан. Тэгээд бодит байдалтай нүүртүүлээд гэж бас жоохон бодсон болохоор тэрийг амар хэлхийг хүсэж байна. Тэгээд одоогийн хэлний төвшин гинэ би 8 сарын 1-нд төвшин тогтоох шалгалт өгсөн хэлний курсад. Тэгээд миний хэлний курсын хариу болохоор B1-ийн 2-т суух шаардлагатай гэсэн. B1 чинь B1 B1-ийн 1, B1-ийн 2 гэдэг хоёр төвшин байгаа шүү. Тэгээд B1-ийн 2-т суух шаардлагатай гэсэн. Тэгэхээр одоогоор бол миний хэлний төвшин B1-ийн 1 байгаа гэсэн үг. Тэгээд би сургуульд орохын тулд дунджаар B2-тай байх хэрэгтэй. B1 B2-тай байх хэрэгтэй. Тэгэхээр одоо ерөөхдөө B2 руу зүтгэх гээл бас үзэл хичээл ном хийгээл явж байгаа. За тэгээд дамжтай асуултууд маань ингээд дууслаа. Тэгээд миний сувагтай цуг байгаарэ. Би цугаараа дамжуулаад 19 настай өсвөр насны охин тэгээд ганцаараа хэрхэн Герман улсад аж түрэн амьдарч байгаа. Тэгээд оперийн хөтөлбөр, FSJ-ийн хөтөлбөр, Ausbildung гэдэг одоо Монголоос яг манай монголчуудын хамгийн их сүүлийн үед ер нь сонирхож ирж байгаа хөтөлбөрүүдийн тухай тэр хөтөлбөрүүдийг яг өөрөө биеэрээ ингээд мэдэрч байгаа учраас яг ямар байна яаж нээж ин гэдгээ хэлээд дээрэс нь өдөр тутмын амьдралаа бас харуулсан нэмэр хөвлаагуудыг хийгээд явна. Тэгээд манай найзтай подкаст хийхээр ярилцаад ер нь төлөвлөгөө хийгээд явж байгаа. Шууд яриад хийх чих бас тийм амархан биш болохоор тэгээд бид хоёрын тэр влог биш тэр подкаст амар онцлог болох л та яг 2-19 настай охин. Тэгээд ирээд бүр амар удсан биш. Шинэхнэрээ байгаа. Тэгээд шинэхнэрээ тэгээд Герман улсыг яаж харж ийн. Тэгээд Герман улс 19 наснуудын нүдээр ямар байна? Тулгарж байгаа асуудал масуудл тиймэрхүү юмнуудаа ярьсан тийм нэг влог хийхээр ер нь төлөвлөл биш яа. Влог хийгээд подкаст хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд цог байгаарэ. Тэгээд миний сав дээр миний бичлэгт яагаад миний бичлэгтээ лайк дараарай. Тэгээд subscribe хийгээрэй. Тэгээд хэрвээ Герман руу наашаа ирэх гэж байгаа хэнийг нэг мэдчихвэл ойр дотны хин нэг юм уу ирэх гэвэл миний савыг санал болгоорой. Тэгээд баярлаа. Баяртай.